Ихтлийн бомбуудаар адуу амьдаар нь гаргах болсон. 1000-аас дээш тоогоор гарган худалдаалдаг энэ бизнест мэргэжлийн байгууллагууд хориг тавилаа. Хяналтайч чангатгсан байна. Адуу гаргах хүртэл хугацаанд мал өлдөж өгдөг, осгодог, хилийн цаана гарсныхаа дараа машинд дайруулдаг, шүрмсийн тасалж нүдийг нь сохолдог зэрэг асуудал байгаамаа. Тийм учраас амьтан тамлсан ийм үйлс дахин гарахгүй байх үүрэг даалгавар шадар сайд мэргэжлийн байгууллагуудад өгөөд байна. Саяхан Хавиргын бомбд дээр нууцаар адуу гарсан мэдээлэл цацагдсан. Энэ талаар тодруулга авлаа. За Монгол улсын шадар сайдын зүгээс 2016 оны 11-р сарын 15-нд өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2016 оны 11-р сарын 18-наас эхлээд Монгол улсын хилийн бомбтаар амьд адуу экспортлохыг тэр хугацаагаар зогсоосон байж байгаа. Тэр хугацаанаас хойш Монгол улсын хилээр нэг ч адуу экспортлогдоогүй байгаа. За олон нийтийн мэдээллийн хэрэгслэр хувийн вебсайтаар Хавир бомбтаар 1247 адуу шөнө экспортлсон талаар мэдээлэл яваад байна л дээ. Энэ Хавир бомб маань нэгдүгээрт нь бол 24 цагийн үйл ажиллагаатай бомб биш. Энэ бомбтар 2017 оны 1-р сарын 3-ны шөнө гэж байгаа. Энэ бомбтар адуу экспортлсон үгүй юу гэдэг талаар Доронтой аймгийн мэргэжлийн хяналтын газар, Доронтой аймгийн гайлын газраас албан ёсоор мэдээллийг бид албан бичгээр авлаа. Тэнд нэгж толгой адуу экспортлогдоо гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.